санхүүгийн байгууллага нээлттэй компани. За нээлттэй компани болоод 7 жил болсон байна. Энэ жил бид нэр 15 жилийн үсгэн байгуулагдсан 15 жил хийж байгаа. За энэ хугацаанд бол одоо 2 дахь удаага нээлттэй бондыг олон нийтэд харилцагч нартай санал болгож байна. За өмнөх нээлттэй бондын хүрээнд бол бид нэр 18 сар хугацаанд гаргаж ирсэн бол 24 онд. За энэ жил 4 сараас 6 сарын хооронд бид нар бүрэн төлж дууссан. За хоёр дахь бондын хувьд бол мэдээж зохицуулагч байгууллагын зохицуулалтын өрөөнд хэмжээ нь бол буурсан. Гэхдээ хаалттай нээлттэй бондын хүрээнд бол нэг зохицуулалттай байсан бол нээлттэй бондод илүү таатай байлгах үүднээс хуучин харьцаа үзүүлэлтийн хүрээнд бол явуулъя гэдэг энэ зүйл яригдж байгаа. Хэрвээ энэ зүйл яригдах юм бол бид нар мэдээж одоо гаргаж байгаа бондын дүнгээс одоо тутгааргүй тийм дүнг дахиж бол санал болгоно. За компанийн хувьд бол мэдээж нээлттэй бонд, нээлттэй компани гэдэг энэ түүхий ажлуудыг бол нийгэмд хамтарч ажиллаж байгаа санхүүгийн байгууллагуудтай үлгэрлэл болгож ажиллаж байна. За нээлттэй байхын том давуу талууд бол нэлээд их байна. За цус дурдах юм бол бид нар салбарын дундаж, жигэнсэн дундаж зээлийн хүүгнээс бараг 1%-аар, сарын 1%-аар ийм багаар одоо харилцагч нартай бол хүү санал болгож ажиллаж байна. За харилцагч хуудас эзэмшигчдийн хувьд бол энэ жил бид нар тоогоо бол нэлээд сайн одоо өмнөх жилүүдээс илүүтэй нэмэгдүүлсэн. Тэгээд тэрний гол давуу тал нь бол олон улсын харилцагчийг хамгаалах бодлогын бичиг баримтуудыг бид нар бас нэлээд сайн нэвтрүүлж за энэ стандартыг бас хамгаалсан юм том амжилтыг хийсэн. Тэгээд тэрний үүднээс үр дүн нь бол гараад явж байгаа. Мэдээж харилцагчийн гомдол саналаас өсвөлээд за харилцагчид таатай бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх энэ ажлууд дээр бол нэлээд голчилж ажиллалаа. Анхны гаргасан ард бонд нэг бондыг бол одоо үнцээс гаргаж ард кредит маань болохоор маш амжилттай төлөөд татан төвлөрүүлээд бол татан төвлөрүүлээд буцаагаад иргэн төлөөд бол дууссан. За тэгэхээр энийг эргээд харахад бол одоо тухайн анхны гаргасан бондын үр ашиг нь компани үйл ажиллагааны одоо тэлэлтэнд бол нэлээд өндөр үр ашигтай байна гэж бол бид нар харж байгаа. За яагаад тэгэхээр нийт эргэлтийн хөрөнгийн хэмжээ, за нийт зээлийн багцын хэмжээ, за зээлдэгч нарын одоо тоон үзүүлэлт бол одоо нэлээд сайжирсан үзүүлэлттэй байгаад байгаа. За эргээд нөгөө талаасаа гэх юм бол одоо зээлийн багцын одоо тараан байршуулт асар их сайжирсан. За тэгээд ард нэг бондын болохоор үр ашиг нь болохоор эргээд одоо зээлдэгч нарын одоо нөгөө тоо хэмжээ. За нөгөө талаасаа гэх юм бол одоо захим хэлбэрээр зээлийн чанарыг сайжруулах дээр нэлээд сайн нөлөөтэй байж чадсан байна.